эрхэм танд таны энэ өдрийн амар амгалан айлтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гаргийн цаг мөчөөд радион 3 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн гахалтай гоё яриатаагаар та сайн өдрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 11 цаг 12 минут болсон өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 14-ний лав гаргийн та сайн өдрүүлэг эхэлж байна. Студид хөтөгч гэрлээ. За найруулагчаар ган болдын ангараг нар айлж байна. За нэвтрүүлгийн хамтран айлгчаар хурдан хэмнэлттэй амттай ред панда түргэн олны газар за мөн амар амгалан аюулгүй орчин амгалан резиденс хамтран ажиллаж байгаа баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв компани захирал болохын жаргал гэдэг сэдвээр ярилцах нэ. За тэгэхээр компани эзэн буюу захирлууд за захирал байхын жаргалаа хуваалцаж орж ирэх нь байна. За тэгээд та манай шууд эфир үзээр холбогдож орж ирээд та одоо хувийн компани захирлыг одоо хэдэн жил хийж байгаа тий. Тэгээд таны хувьд захирал байхын хамгийн сайхан жаргал нь юу юм? Тэгээд компани эзэн жаргалтай байхын тулд бас танаас ямар хүч хөдөлмөр гардгийг хэрвээ та одоо өөрөө компани захирал биш бол хүнлэнгөөс харахад тийм үү? Компани захирал байх нь жаргалтай юу ч гэдэг юм уу? Холбогдож орж ирээд энэ сэдвээр ярилцах нэ. За миний хувьд бол нэг учиргүй компани захирал махирал хийж үзээгүй. Зүгээр яг нэг дарханд байхдаа зочид буудал караоке паб ажиллаад 10 хүн ажиллуулж байсан. Тэгэхэд надаа бол хөөхөн амт дээ би чинь өөрөө үйлчлэгчээ хийн, даав шуугаа угаалгаа хийн, эндүдлгээ хийн. Одоо хүн байхгүй те тэгээд шалгаа хүртэл угаан, тэгээд ресепшн байхгүй ресепшнээ хийн, зөөгчийн барьмаа бүх юм хийдэг гэснээр бидгүй гэхдээ яг зүгээр хамгийн гоё юм нь банк бэлэн мөнгөтэй харьцдаг байсан гэх юм уу те дөрөвчөнд одоо доор хайж нэг 200 мянган төгрөг өдөр болгон байж явах юм бол би мөнгөтэй байна гэдэг юм гоё кайф авдаг байсан. Тэгээд мөнгө байхгүй болчвол уур хүрдэг ч гэдэм үү те. Тэгээд бараа мараагаа татаад заримдаа мөнгөгүй болчоор уур хүрдэг ч гэдэм үү. Тэгээд байнгын бэлэн мөнгөтэй харьцдаг. Тэгээ өөрөө ингээд мөнгөө захиран зарцуулах хэрэгтэй байсан нь гоё. Яг тэр нэг маш их хөдөлмөрлснийхаа хэрээр тийм үү. Тэр нь л гоё сайхан кайфтай санагдаж байна да. Тэрнээс учраас хүн амьтан салинжуулна гэдэг чинь чанга штэ. Тэгээд 10 хүний амьдралын ардталт нь бас дахиад хэдэн хүн хооллох гээд байгаа байлээ тий. Тэгээ бодохоор ажилчдынхаа цалин тавьж чадахгүй ч үе бас ирнэ. Тэгээ тэр үед бол хэцүү санагддаг байсан. Гэхдээ жаргалтай юм надад л авдаг ингээд байнгын төрөвчин дотор мөнгө авах хамгийн гоё юмсан гэж. За яа манай шууд эфиротоос 77 77 38 83 утас маань нэгдлээ. Хэрвээ гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За утсаар ярих дүрм соёлоо бас нэг сануулчих. Хэрвээ та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал өөрийнхөө боломжтой аюулгүй байдлын төлөө хөдөлгөөний төр зогсоогоод утсаар яриарай. За мөн машиныхаа блютутэд утсаа олбсон эсвэл чихвчээр ярьж байгаа. За мөн спикер дээр нь тавьж ярьж байгаа тохиолдолд таны яриа царгиж эсвэл бүдэгхэн сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээс салгаад радиогоо онтраагаад утсаар яриарай. За эхний сонсогч 88 11-т дугаартай сонсогчтой холбогдлоо 88 11. Эмжил радио? Сайн байна. Сайн байна уу? За яг 11-т дугаартай захирлаа. За компани захирал авахын жаргал юу вэ гэж ярилцж байна. За би ерөөсө ганцхан юм дээр таашаал авдаг. Гэрэн ингээд хүмүүсийн цалин тавихад л амар гоё. Түгээсээ бусдаар бол юм байхгүй шүү. Үнээр хэлж. Яг цалингаа бас ингээд тавьж чадахгүй үед байна тий. Тий. Тэгээд цалины дараа надад нэг амар гоё гэдэг гэсэн. Бусдаар бол тэгэл бүгд л мэдчихэж байгаа шүү дээ. Амар гоё бол байхгүй. Тэгээ хэдэн жил энэ таашаалыг ав? Нэг 14-өөс 16 он тийм яг 2 жил нэг. За. Би юм аа тэгэл. Тэр тараманаас өөрөө тэгэл гарч чаддаг. За баяшин гэдэг. Өөрөө цалин аваад ажиллах хамаагүй гоё юм байна гэж ойлгох. Тэгэл ажилласан да. За. За холбогдсон баярлаа. За би ч гэсэн одоо яг үүндээ ингээд цалин аваад бодож санах юм байхгүй сайхан тий өөрийнхөө хийх ёстой ажлыг маш сайн хийгээд тэгээд цалингаа аваад явж байгаа нь бүр үнэхээр кайфтай байгаа. Тэгээд яг нэг үзээгүй хүмүүсийн хувьд бол одоо ингээд те нэг хуваар юм хийчихюмсан, тэг юмны босс болчих юмсан гэдэг тийм тэмүүлэл бол байдаг баг. Тэгээд үзэх юм аа үзээд нэг өстө нөгөө хорон гарцсан гэдэг шиг одоо бол зүгээр намайг ингээд захирал болоод өгөөч, про болоод өгөөч, дарга болоод өгөөч гэсэн би үгүй л гэсээр ирсэн. Өнөөдөр хүртэл аяа үгүй. За дараагийн сонсогч 88 дугаартай сонсогчтой холбогдлоо 88. Эмжил радио? Сайн байна уу? Та санал холбогдлоо. За таныг сонсож байна. За яриа сонслоо. Тэгээд ер нь бол цалин авж байгаа
хүмүүс айгүй гоё байдаг. Яагаад гэж ярьж байгаа гэхээр өмнө цалин авч ажилладаг байсан. Яг цалин буух тэр мөчөл айгүй гоё ад жаргалтай. Хийсэн хөдөлмөрийнхөө үр шимийг бас өөрөө хүртэж айгүй ад жаргалтайгаар авдаг байсан. Одоо тэгээд хуваараа бизнес эрхлээд одоо 5-6 жил болж байна. Тэгээд анхандаа бол ингээд ганцаараа ажилладаг байсан. Дараа нь ингээд ганцаараа жоо их нэртэй хоёулаа ажилладаг байсан. Тэгээд дараа нь гуруулаа болсон. Одоо дөрвөлөө бас одоо таваалаа болсон. Одоо аж ахуйн нэгжээр ингээд үйл ажиллагаа явуулаад ингээд баг-багаар ингээд явж байгаа. Тэгээд хамгийн гоё сэтгэл ханамжтай гоё байдаг зүйл бол ажилтны цалин тавьж байгаа тэр мөч. Тэгээд зарим компаниудад тэр нь яадаг шээ. Зарим ажлынхаа цалин гэхгүй. Тэгээд тиймэрхүү асуудал байдаг. Бид хоёрын хувьд бол аль болох нийгмийн асуудлыг нааш их дэмждэг, цалингийн багаар дэмжихийг хичээдэг. Тэгээд ажилчдаа үнэхээр итгээд тэгээд ажлаа хаяад явж чаддаг. Тийм болохоор шиг тийм манай ажилчид бол одоо орсон хүмүүс бол гарч ирсэн удаа бол бараг байхгүй. За гарч ирсэн ганц хоёр тохиолдол нь өөрөөс тийм ганц хоёр тохиолдол байдаг. Тэгээд баг-багаар ингээд явж байна. Тэгээд гоё байдаг. Тэгээд хамгийн гол дарамт төрийн байгууллага компанид бол одоо нийгмийн даатгаар одоо энэ шимтгэл бол айгу компани төлж байгаа шимтгэл авч байгаа юм. Барайр нэрэн гомдморч гэх юм уу нэг тэр нь жоохон тэмцэх байдаг та. Тэгээд одоо бусдаарч асуудал байхгүй. За холбогдсонд баярлаа. За манай шууд эфириутаас 77 3883 хэрэг та гадаадаас холбогдох эсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Өнөөдөр бид хамтдаа компани захирал ахын жаргал гэдэг сэдвээр сэтгэлээ хуваалцж байна. За дараагийн сонсогч 99 техниктэй дугаартаа сонсогчтой холбогдлоо. 99 техник. Эмжил радио? Алло. Оо, бенсан байна уу? Та сайн төлөвлөж. За радиого унтраагаарай. За. За танаас сонсож байна. За өөр одоо компани байгуулад 18 жил болж байна. За. Тий, үүнээс одоо яг нэг идэвхтэй үйл ажиллагаа явуулсан нэг 12-3 жил байх шүү. Тий, манай компаниг 10-аад одоо би ажилтан гэж хэлгээс илүү хамтрагдсан гэж ярьдаг л та. Ажилтнуудаа тий, нэг ажилтан би ажиллуулагч гэхээс илүү хамтрагдсан одоо 10 хүн байна. 12 жил болоход одоо дээдл нь 12 жил, доотлол нь 7-8 жил болж байна. За. Яг нэг хотхон хэлдэг үнэлтэй нэг бизнес хийхэд одоо эхний 9 жил мөнгөгүй байгаад нэг 10 дахь жилээсээ мөнгө төлөвлөгдөг юм аа гэх. Тэр хүртэл тэсэж төвчээд одоо ингээд хамтран зүтгэж байгаа ажилчид одоо бахархын аргагүй л дээ. Ийм хот гэдэг нь ямар хөө яадаг хүн блэ? Яг нэг эргэлэгчд нэр дэвчижсэн нэг за. Тэр үнэлтгийг байнга боддог л тоо тэр мөнгө бодож ажил хийсэн ажилтан бол одоо юу гэдгийг 1 2 жил 3 жил хүлээгээд тэгээ явчихдаг. Тодорхой үнцнийг хамтарч бүтээ гэсэн хүмүүс одоо нэгдэн нийлэхэд бол одоо хэдэн жилийг ч гэсэн хамт бүтээдэг. Тэр бол үнэн гэж бодож байна. Тэгээ ямарсан ажилтныхаа нийгмийн асуудлыг шийдээд багахан ч гэсэн цалин өгөөд ингээд явж байгаа л да. Цалин яг багч гэсэн нийгмийн асуудлууд бас нэлээд шийдэгдсэн болохоор нэг их зээл мэл төлдөг болохоор манай ажилч бас сэтгэл хангалуун байдаг л боддог шүү дээ. Зөв. За. Тэгээд одоо ингээд нэг 10 хэдэн жил бас яаж явж энэ ард гарсан бэ гэхээр заримдаа бас хэцүү шүү бас. Заримдаа сайхан санагдана. За холбогдсонд баярлаа. За. Манай шууд эфириутаас 77 3883 хэрэг та гадаадаас холбогдох эсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. За өнөөдөр бид хамтдаа компани захирал ахын жаргал гэдэг сэдвээр ярилцж байна. За дараагийн сонсогч 99 тексттэй дугаартаа сонсогчтой холбогдлоо. 99 текс. Эмжил радио? Оо сайн байна уу? Сайн байна уу? Та сайн холбогдлоо. За танаас сонсож байна. Сайхан. Би ч нэг баярлал цасаараа баярдаг болсон доо. Цаасаа? Компани барилгын салбар واخгүй манай барилгын компани. Тэгэл
Өөрийнхөө юм бол хийж байгаа. Тэгээд сунжингаа хийгээл, намаржингаа хийгээл. Тэгээд тасарахгүй бол яваалаа штэ. Тэгээд тэгвэл махиж байгаа тасархоор чи өсөөгөө бүх юм хаяа штэ. Тэгээд заримдаа бүр ингээд 10 сар 11 сар одоо өнгөрсөн жил бол бараг 11 сар төгсөж тасарсан штэ. Тэгээд эцэгчэн хурдан орчоосаа гэдэг ихлээр авсан л да. Тэгээд өвлийн амарлантай их тустай. Тасарчих юм бол амарлт ихэлсэн штэ манай. Тэгээд сүүлийн хэдэн жил хараад байхад ерөөсөө цасан л их тустай болж байгаа шүү. Өшөөдөр тасарч байгаа. За. Тусдаар бол гайгүй. Одоо нэг үе одоо барилгын үнэлгээ бас ажилтны цалингийн үнэлгээ гайгүй болсон болохоор жилийнхэн тарифыг гаргаж ирж байгаа. За шаврын тэдийн квадратын тэдийн үнэлгээтэй байна. Хөрөлгөн тэд байна. Гээл тэрнгүүрийн цалинжууд бол явчин хүндрэл баг та. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За манайхан нийт гацаад байна уу? Хүчний орж гарлаа. Амплагд гацлууллаа. За хэдүүлээ гацалтанд ор зүгээр самрыг гэсэн байна. За би ч гэсэн энд бас гаццсан сууж гин өө. Тэгэл одоо энэ чинь дохио зангаагаар ингээд найруулагч нартайгаа яриад өөрийнхөө дүрсийг ч олж хараагүй л тэгэл байж шүү. Энэ нэт жоохон унаад байгаа юм шиг байна өө манайхаа. За бүр таг болсон. Угаасаа тагарцсан. Тагараад их удаж гин шүү. За радиогоор бол зүгээр явж байгаа. Тэгэхээр радиогоор зүгээр явж байгаа учраас манай сонсогчдод холбогдоод байгаа. За дараагийн сонсогч 99.11-т дугаартай сонсогчтой холбогдлоо. 99.11. Эмжил радио? Байна уу? Сайн байна уу? Та санамтал холбогдлоо. За таныг сонсож байна. За захил тахигээ тасралтгүй 20 гаруй жил болж байна да. За. Илчиг модо ударганда дуртай гэдэг шиг байдаг бишээ сүүл рүүгээ. Тэгээ хүн дээр нь сайхан цалин өгч хүний хөдөлмөрийг үнэлж хамтарч ажиллах гэдэг чинь ер нь сайхан шүү дээ. Одоо тэгээ нийгэмд маань тэгээд ажил хөдөлмөр хийх залуучууд олон байгаасаа л гэж хүсэж байна да өөрсдөө. Хайртай. За холбогдсонд баярлалаа. За 20 гаруй жилийн туршлагатай хүн холбогдлоо. За энд айгүй гоё үг байна. Жанчуу инхтай гэдэг сонсогчсон байна. Цалингаа тавьчаад ажилчдынхаа царайг харах сайхан байдгаа гэсэн байна. За бас гоё мэдрэмж ах тийм ээ. За манай шууд эфириотоос 77 3883 хэрвээ гадаадаас олгохыг хүсвэл 77 88 30 дараагийн сонсогч 99-т дугаартай сонсогчтой холбогдлоо. 99-9. Эмжил радио? Сайн байна уу? Та сайн нэвтрүүлэг холбогдлоо. За таныг сонсож байна. Цалин тавих сайхан хамгийн гоё нь залуучууд нь байртай болох. Тэгээд байрныхаа юмд үрэх тэнд очих хэрэгтэй гоё шүү. Бүгдээрээ нөгөө аав ээжүүд нь бүгдээрээ гүйлдээд хүүхдүүд нь тэнд өөрч гүйлдээд түлхүүмийн өгөх юм уу эсвэл нөгөө үйл хөдлөлийн гэрчлэгийг өгөх. Нэг бол лизингийн дуусчихад нөгөө гэрчлэгээ нь гарангууд тэрийг нь синерхэн өөрт нь хэлэхлээр тэгээд нэр өмүүлээд идэв. Нэр наадах ч ёстой гоё мэдрэмж байхаа. Одоо би нэг шинэ байрандаа орсон догч гол үзэр тарж өсөрч наалдаа л байна. Тэгээд гэр айдаан шиг догчулчаад ажлагныгаа очиж цай болгон тэгээд ер нь тэр мөч их гоё байна хаа. Би яг тэгж төсөөлөөл байгаа. Яаж ч бодсон те нэг өөр ингэсэн. Манай 3-4 залуучууд гэр оролт амьдардаг байсан юм. 2009 онд бид нарыг тэднийг ажилд авч байхад тэгэл 6 жилийн дотор бүгдээрээ байртаа болоод нэг нь түрээсийн байранд амьдардаг, ээжтэй амьдардаг гэсэн. Тэгээд ээж нь хурцрээд хэлэхээр айгүй гоё юм биш шүү. Тих баха нэрээ. Та хэдэн жил захирал хийж байна? 2009 оноос. За одоо тэгэхээр чи 16 жил болж байна. Тийм байна. Тэгээд тийм залуучууд дараа нь өөрсдөө яг тэр чиглэлээр ямаа хийгээд хуваараа юм хийгээд явчихад эргээд залхахлаар бас байдаг юм бэл. Чаддаг болцсон сурцсан. Эрэл гоё юм бэлээ дээ. Зөв. Гэр бүлийнх нь хүмүүсийг баярлуулах бас зүгээр. Ээж аав хүүхдүүд нь. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. За нэрээс гоё мэдрэмж ахаа яг тэр мэдрэмжтэй. За Улаанбаатар хотод 11 цаг 26 минут болсон. Нэвтрүүлгийн мань хамтран аялагчаар хурдан, хэмнэлттэй, амттай Red Panda түргэн олны газар хамтран ажиллаж байгаа. За эднийх нэг хамгийн гоё юм нэрштэй те.
Улаанбаатар хотод 45,800 төгрөгөөс дээш худалдаа авалтанд үнэгүй өргөлттэй байгаа. Тэгээ эдний чинь нөгөө анхны салбар нь 12 сарын 21-нд Ярамгийн Номин Акрад нэгдлийг бид нар ярьж ирсэн шүү дээ. Тэгээд эднийхийг нөгөө нэг юунаа оруулж ирж байгаа баггүй юу? Ер нь бол Red Panda яг энэ одоо түргэн хоолныг юунаа оруулж ирж байгаа. За тэгэнгүүтээ манай Айрикийнх чинь 11-т байдаг гэрн. Тэгэнгүүт тэр дөнгөж одоо бол 3 салбартай болсон шүү дээ. Тэр дөнгөж нэг салбартай байхад нь боцсон гэсэн. За хаасан тэр Ярамгаас одоо хөрцөн лоол ирэх байхдаа гэж бүр хав халуунаар ирсэн гэсэн. За тэгээ хэрвээ та очиод өөрчлүүлэх юм бол үндсэн хоолоо амталсан будааны амт 15,888 төгрөгөөр авна. За харин үндсэн хоолн дээрээ амталсан будаа, өндөгтөө дахианы ясны шүл, шанцтай мантуун бууз, ундааны амт ердөө 19,888 төгрөгөөр худалдаалагддаг. За энд бол баг хүүхд мөхтдгийг орвол энэ 19,888 20,000 төгрөгөөр бол хангалттай хоолчих юм шиг надад зүгээр санагдсан. За тэгээд одоо хаана дахиад дараагийн салбарууд нэгдсэн бэ гэхээр хоёр дахь салбараа бол 5 богдын эсрэгтлийн Номин United нээсэн. За анхны салбар нь бол Ярамгийн Номин Макрод нэгдсэн гэсэн шүү дээ. За 3 дахь салбар нь бол Элсгүр дотор байгаа. За ингээд та илүү дэлгэрэнгүй мэдээлэл нь ямар утсаар авах вэ? Эсвэл хоолоо өргүүлж авъя гэвэл 77 17 17 гэсэн утсаар холбогдорой. 77 17 17. За Red Panda Chinese Express гэдэг латинаар бичээд Facebook руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар хурдан, хэмнэлттэй, амттай Red Panda дөрвөн хоолны газар хамтран ажиллаж байна. Баярлалаа. Дараагийн сонсогч за манай дасарчлаа. Манай шууд эфириутаас 77 77 38 83 хэрэг та гадаадаас холбогдох эсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Энэ хүмүүс одоо яагаад ингэж эфир дундуур ингэж шаал танихгүй хүмүүс ингэж залгаад байт юм болоо. За 90 техниктэй ингэж юу чатаар холбогдож орж ирж видео колл хийх юм. За дараагийн сонсогч 2 дуудлага зэрэг орж ирсэн. Аль нь холбогдох нь 90 техниктэй дугаартай сонирхтой холбогдлоо. 90 техник. Эмжил радио. Тримэнд. За сайн байна уу? Та сайн төрөл холбогдлоо. Сэдвээ сонссон нөхөө. Сонссон энэ нөгөө нэг захирлууд нь ажилчдынхаа ямар байх нь хараад баялдаг вэ гэдэг талаар яриад байгаа шүү байна тий. Үгүй ер нь л нэ хантаална. Үгүй ер нь л захирал байх захирал хүний жаргал юу вэ л гэдэг. Тий. Ааха. Би болохоор 13 онд өртөө нийлээд нэг хувийн бизнес эхлүүлээд тэгээд тэр нөгөө сургалтын байгууллагаас баггүй. За. Жолооны сургалт, 10 жилийн хүүхдүүдийн сургалт энэ төр явуулдаг гэсэн. Тэгээд нэлээд хэдэн жил басны дараа нөгөө надад одоо гоё санагддаг юм юу гэхээр тэнд ажиллаж исэн хүмүүс үгүй бол яг тэр дундаас нөгөө танилцаад ингээд төрсэн хосууд байгаа шүү дээ тий. Тэр хүүхдүүд нь ингээд хормондоо ураад үгүй бол нөгөө шинэ хүүхдээ угаалганд урьдаг штэ. Тэгэхэд айгуу гоё идэг. За нэрээ тийм ээ. Тий цагаан сараар ингээд гинт за 2 3 жил ч юм уу нэг холбоогүй энэ төр байж байгаа. Одоо тэд чинь нөгөө сургалтын ихтэн байхгүй болсон болохоор чинь бүгд тусдаа ингээд ажил төрлөө шинэ хийгээ сурхан сураал гадагш явах нь явчихж байгаа штэ. Тэгэл гинт хэдэн жилийн дараа ингээд залгаал та хэд мэн сайн уу маань уу гэж сайн ингээд за золгоноо гэж ирдэн. Тэгээд уг нь бол нөхөр битээр хайцсангуу залуу арайч дөвч дөнгөж хүрэх гэж байгаа. Тэгэнгүүт ингээд нөгөө амар олон хүн ирж мэрд зологдог биш айл байжгаад одооноос ингээд 2 3 жилийн өмнөөс эхлээд тэнд суралцж исэн, тэнд хамт олон байж исэн хүүхдүүд маань их нэртэйгээ хүүхдтэйгээ үгүй бол нөхөр мөхрөө дагуулад ирээд золгоод үгүй бол хормон дээр урахаар айгуу гоё юм бэл. Зөв. Тэгэл хормон дээр нь очихоор нөө ээж аауд нь ингээд амар юу яагаад хүнлээл талархал илэрхийлэл юм өнтер байхаар одоо гоё да 10 жилийн өмнө 10 хэдэн жилийн өмнө ч нэг 20 дээл залуучууд байсан байж таарна штэ. Тэгсэн байхад тэгээд гайгүйхан явж исэн юм байна да. Хүний хүүхдүүдийг гомдоогоогүй юм хом сурцсан юм байна. Одоо тийм байгаа нь тань нарын ач юм энэ гэл тэгэхээр айгуу гоё юм лээ. Зөв. За. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Баярлалаа. За нэрэл тийм бах та тий нөгөө шавнар нь ингээд хурманда хүүхдийнхаа одоо
хүүхдийнхаа одоо өсний найранд ч юм уу ингээд урахаар нэрэл гой санагдах бах та. За манай шууд эфириудаас 77 38 83 хэрвээ гадаадаас солигдох хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. За өнөөдөр бид бүхэн хамтдаа компани захирал байхын жаргал гэдэг сэдвээр сайхан ярилцж байна өө. За тэгээд хүмүүс бол цалингаа тавих тэр мөч хамгийн жаргалтай байдаг гэж юм. Тэр олон хүний те ингээд цалингаа аваад баярлж байгаа царайг харах сайхан байдаг гэж юм. За тэгээд байр орон сууцтай болгочоод гэрчлэгийг ч юм уу гардуулж өгөх тэр мөч сайхан байдаг гэж юм. За тэгээд сургуулийн төвийн захирал байсан хүний бас сая холбогдлоо те. Тэгээд шавнырыгаа бас ингээд хурмаа хийж байгаа хоорондоо суудсан. За тэг хүүхдийнхээ өсний нэрээр тэр дурахаар гоё ядгаа гэж ярьж байна. За дараагийн сонсогч 8888-тэй дугаартаа сонирхол бодлоо 8888. Эмчил радио. Байсан байна уу? Сайн байна уу? Та сайн өндөрлөл холбогдлоо. За таныг сонсож байна. За ямар гоё сэдв ярьж байна. Яа ч юм нөгөө хинт хизээч нэг хүндхгүй юм шиг сэдв байна. Сонгож асуух гэдэг чинь. За. Тэг амар гоё ард цагалтай мэдрэмж өгдөг тэр. За яг ямар мэдрэмж вэ? Яг юу мэдэрдээ? Би амар тийм инээм төрлийн хүн шүү. Тэгээд гүний амар асуултад ингээд нэгтгэл ингээд ажиллаж байгаа хүмүүсийн маань амьдрал ингээд дээшлээл те амьдрал ахуйн сайжраад явж байгааг харахад амар танаасаа нэг тийм сэтгэл багтаад байдаг ингээд баярлаа тэр хүмүүсийн өмнөөс хөөрөөл за тэгээд жил болгон одоо манай компани ажилчдаа нэг аян өрнүүлдэг байхгүй. За энэ жил цөмөрө бүгдөө машинаа солио шүү. За энэ жил цөмөрө тэр хүмүүс орон байраа солио, ингээ амьдралаа сайжруулъя гэл тэгэхээр хүмүүс нэгтгэл одоо ажиллаад удсан болохоор гэдэг юм уу. Натаа ингээд яг нэг сэтгүүтэй болсон байдаг. Тэгээд за тгий нэрээ тгий машинаа солио. За тэг энэ жил гоё ингээ хашаа хашинтай байсан бол цөмөрө хашаа хашин дээр байшингаа томруулъя. За эсвэл байр зүйцгий. За нийлээд хамтдаа зүтгий. За нэгнийгэнтэй фонд үсгий. За би тэдийг гаргаад ингээд жишээлбэл би өөрийнхөө зүгээс тэдэн төгрөгөөр хандив ингээд юунд нэмэрлээд ажилчид ингээд нэг хэрэндээ фонд үсгээд тэр нэг хүний хадлаа ингээд зүтгэждэг байхгүй юу? Ааха. Тэр амар олон хүний хүчтэйм ордог. Тэгээд нэгэндээ айгуу тийм нэг үзэл санаа, нэг бодолтойгоор нэгнийгээ ингээд чиглүүлдэг. Нэгэндээ бас айгуу тийм том үлгэр дуурайл болдог. Тэрийг харахаар хамгийн сэтгэл зүтгэдэг зүйл юу гэхээр энэ хүмүүс ингээд нэг зүйл зангилагдаад тэр зангиж байгаа зүйл маань тэр хүмүүсийг зөв зүйл рүү чиглүүлж байгаад амар баяр. Миний хамгийн баяртай зүйл. Та одоо тэгээд захирал болоод хэдэн жил болж байна? Танах хэдэн ажилтнтай вэ? Манайх ер нь яг тогтсон үндсэн бол нэг 18 ажилтнтай. Тэгээд гэрээтэй болохоор нэг 40 орчим. Гэтэ яг нэг 18-аас 26 хүний үндсэн ажилтнтай. Тэгээд бүх хүмүүс маань одоо дийлэнх нь эрэхтэй ирчүүд идэг, залуучууд идэг, сайхан залуучууд идэг. Тэгээд мэдээж одоо 20 хэдэн залуучууд чинь өөр аран шинтэй, өөр характертай хүмүүс орж ирж байгаа шүү дээ. Тэгээ аажимдаа ингээд хүн чинь ерөөсөө нэг л хүмүүжил юм л. Ингээд ямар нэгэн авир тавигтай эсвэл архитаар суудаг, тогтворгүй характертай, түргэн ааштай байл ингээд нэг жилийн дараа 2 жилийн дараа шал өөр хүмүүстэй. Тэгээ бүгд яг нэг хүн шиг болчихдог. Би одоо 2011 оноос хойш байгууллага удирдах байгаа. Зөв. Одоо таны дуу хоолойг сонсохоор тийм нэг юм залуу хүмүүс сонсогдоод байгаа байхгүй юу? Хэд орчим насны төлөөлөлөө? Би тийм амар синхэ болоод байна. Би ч орчим насны. За. Аха. Гоё нөө. Тэгээд одоо энэ жилийн чинь челленж юу вэ? Юу байсан бэ? Манай энэ жил бүгдөө хайл үгс үздэг. Яа, мундаг. За. Тэгээд нөгөө одоо яг манай туслах гэх юм. Яаж байгаа бүгдийн хайл үгс болгоод энэ яаж байгаа цуваа ус гэж байгаа юм уу? Үгүй ээ, энэ чинь багтаж авахгүй юу те. Миний ажилчид бүгдөө сайхан амьдарч байгааг хүмүүс хараад багтах хэрэгтэй. Ахтуу хамаатан садандаа очиод нүүр бардан байх хэрэгтэй. Сайн нэжлээ бас аз жаргалтай байгаагаа мэдрүүлэх хэрэгтэй. Энэ чинь над дээр ирээд ажил хийж байгаа гол нь тэр хүмүүс гэртээ хараад хаттайгаар бас амьдрах гоё шүү дээ тийм. Би бас тийж боддог. За холбогдсонд баярлалаа. Үнэхээр захирлынхаа ажлыг үнэхээр кайфтай хийд юм байна. Тэгээд холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За бүх залуучуудаа амжилт хүсье. За баярлалаа. Дүүрэн шүү дээ тийм ээ. Баярлалаа танаа хамтсан гэсэндээ. За баярлалаа. За баярлалаа. За Улаанбаатар хотод 11 цаг 36 минут болсон. За нэвтрүүлгийн манд хамтран аялагчаар амар амгалан, аюулгүй орчин, амгалан эрдэдэнс хамтран ажиллаж байгаа. За эднийх нэгдүгээр ээлжийн одоо
А5 блок нь улсын комиссийнх нь акт гарцсан нүүж ороход ийм бэлэн байр байгаа юм байна. За 2 дугаар ээлжийн А3 блок нь болохоор 3 дугаар улиралд ашиглалтанд орно гэж байна. Ажлын явц нь бол одоогийн байдлаар 85% явцтай явж байгаа. За дулаанаа авсан дотор заслын ажил дээр явж байгаа. Тэгээд энэ байран дээр бол захиалга авч байгаа юм байна. За харин 3 дугаар ээлжийнх нь А1, А2 блокууд бол 2026 оны 3 дугаар улиралд ашиглалтанд орно. За бас урьдчилан захиалга авч байгаа. За амглан эрдэнэс хотхны бүрэн ашиглалтанд орох хугацаа бол ер нь бол эднийх 2026 оны 4 дугаар улиралд бол энэ 5 блокоо тавлангийн ашиглалтанд оруулна гэсэн ийм одоо явж байгаа юм байна. За Солонгос улсад үйлдвэрлэсэн өнгө будгийн 50 жилийн баталгаатай металл фасад ногоон байгууламжтай ашиглалттай ингээд дээвэр дээрээ ногоон байгууламжтай гэсэн үг. За гаднаас авч байгаа агаарыг бүрэн цэвэршүүлж гэрт оруулах агаар цэвэршүүлэх системийг айл бүрт шийдэж өгсөн. За ашиглаж байгаа барилгын материал одоо дөрвөн улиралд өнгө хийцлэл үл алдах хамгийн чанартай бат буух эрүүл мэндэд ээлтэй орчин үеийн технологид суурилсан загварлаг ая тухтай байхаар бүтээгдсэн. За нарны тусгал айл бүрт хүртээмжтэй шалнаас таац сурсан юм дулаан алдагдал ба 3 давхар вакуум цонхтой учраас өрөөг илүү саруул том харагдуулна гэсэн байна. За тэгээд та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийн ямар дугаараас авах вэ гэхээр юу юм бэ шүү. Эдний утас нь 95-7 77 33 95-7 99 55 гэдэг утсуудаар аваарай. За төлбөрийн хувьд нэг жаахан мэдээлэл өгчээ. За ингэж юм. Урьдчилгаа 30% төлөөд үлдэгдэл 70% дээрээ Худалдаа хөгжлийн банкны ногоон орон сууцны зээл сарын 135%, жилийн 16.2%, 20 хүртэлх жилийн хугацаатай зээлд хамрагдах боломжтой гэж байна. За манайхаар манайхтай хамтарч ажилладаг байсан iLease лизингийн үйлчилгээ бас эднийд байгаа юм байна. За тэгээд Invercourse лизинг компанитай хамтраад гадаадд байгаа монголчуудад зориулсан iLease орон сууцны лизингийн үйлчилгээг нэвтрүүлсэн. За өөрөөр хэлэх юм бол та дэлхийн хаанаас ч iLease цэгмийн сайт руу хандаад ердөө 20% урьдчилгаа төлөөд байраа захиалан үлдсэн төлбөрөө бас лизинглэх боломжтой байгаа гэсэн үг тийм үү. За тэгээд та iLease-ийн утас нь бол 72 тэгтэг 27 тэгтэг штэ 72 тэгтэг 27 тэгтэг байгаа шүү. За тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл нь бас та амгалан резиденцгээс салгахгүйгээр латинаар бичээд Facebook руу ороод авах боломжтой байгаа шүү. Ингээд нэвтрүүлгийн хамтраалагчаар амар амгалан аюулгүй орчин суурайтаагаар амгалан резиденц хамтран ажиллаж байна. Баярлалаа. За манай шууд эфирийн утас 77 77 3883 хэрэг та гадаадаас оролцох хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. За тэгээд өнөөдөр бид бүхэн хамтдаа компани захирал байхын жаргал гэдэг сэдвээр ярилцж байна. За дараагийн сонсогч 9199 дугаартай сонсортой холбогдлоо. 9199. Эмчил радио. Бано. Бан сайн байна уу? Та сайн нэвтрүүлэг холбогдлоо. Сэдвээ сонсноо хөө? Сонсон сайн байна уу? Өдрийн мэндэ. За өдрийн. За анх удаа холбогдож байна. За би захирал байх юм. За яргал юу вэ гэдтэй. За нэг 12-оос 16 онуудад би нэг гүйцэтгэх захирал хийж байсан. Яг өөрийн хувийн бол компани биш гүйцэтгэх захирал хийж байсан. За тэр хугацаанд ажиллаж байхад бол ажилтнуудаа ажилуулад авч ирсэн одоо баяр тэгэхээр за хүмүүс бол мэдээж цалин гэж ярьж байна. За цалингаа өгөхөд бол маш сайхан байдаг байсан. За тэрнээс гадна ажилтнууд маань аз жаргалтайгаар ажиллаа хийх нь хамгийн надад аюул аз жаргалтай сайхан санагддаг байсан. Сайхан хамт олон бүрдүүлж чадсан болохоор тэр хамт олон маань үнэхээр аз жаргалтайгаар ажиллаа хийдэг байсан. Тэр нь надад тэр хэдийнхаа тэгж баярлаж ажиллаа хийж байгааг харахад бол миний сэтгэл хамгийн гоё байсан. Бид нар бол яг өөрснөө бол яг хөрөнгө мөнгө гаргаад хийгээгүй ч гэсэн өөрснөө бол юугаа санхугаа санхүүжүүлээд үйл ажиллагаагаа явуулаад тэндээсээ бид нар цалин мөнгөө тавиад ажилтнуудынхаа бас бусад асуудлуудыг шийдээд би нэг 20 гаруй хүн удирдах ажиллаж ирсэн. Тэгээд тэндээсээ манайх 3 хүн болвол одоо тухайн үед бол яг бид нар яг нэг хувийн компани биш болохоор 3 хүний бол орон сууцны асуудлыг бол шийдэж өгсөн байдгийн. Тэгээд тэд нар маань ч гэсэн одоо маш их баяртай явдаг. Би одоо тэр хамт олон маань одоо ингээд юу яахгүй болсон ч гэсэн одоо өөрөөр ажил хийгээ явсан байгаа ч гэсэн бид нар үргэлж нөгөө хоорондоо холбоотой байдаг. Тэгээд тэднийхээ тухайн үед ажиллаж исэн авч исэн баяр хөөргийг одоо оцохоор надад ч гэсэн айгүй аз жаргалтай үе мэн тэр юм шиг санагддаг. Өөрөө илүү ажиллаж цалин авч исэн гэхээсээ илүүтэйгээр ажилтнууд маань аз жаргалтайгаар ажиллаа хийгээд
тэгээд тэр баяр баяслыг харахад бол ихрэг түүний аз жаргал орших юм уу гэж би бодсон. Таны яриа сонссон чи манай захирал одоо айгүй аз жаргалтай байдаг баха бид нарыг хараад. Тийм үнэхээр үнэн шүү. Тэр бол би ер нь бол танаа захиралтай ойролцоо салбарт бол ажиллаж хийжсэн байхгүй юу? За. Тэгээд юг би ер нь урд нь хэд хэдэн сэдвүүд дээр бас орж ярих гад ерөөсө холбогдож чадахгүй байсан. Тэгээд өнөөдөр холбогдоод айгүй баяртай байна. Би одоо ч гэсэн миний одоо түрүүний хүн бол хамтрагч гэж хэлжсэн. Би бол бас л хамтрагч гэж хэлнэ. Миний хамтрагч нар одоо ч гэсэн дандаа дүү хүмүүс байдаг л да. Тэд нар маань одоо ингээд одоо хүртэл холбогдоод бид нар сайхан ажиллаж байсан шүү, гоё байсан шүү, тантай хамт ажиллахад урамтай гоё байдаг шүү гэх тэгэхээр зэрэг үнэхээр их кайфтай шүү. Гоё. Би өөрөө нэг газар ажиллаад цалин авахаас илүүтэйгээр тэднэрийнхээ баярлаж надаас илүү цалин авд би хэдийгээр гүйс сэтгэрч миний ажилтнууд надаас өндөр цалин авдаг хүмүүс байсан. Тэгээд тэднэрийнхээ тэр аз жаргалтай ажиллаж явах тэр мөчийг харахад надад хамгийн гоё байсан. Хоолоо хамт нэг шивэн дээр суугаад хувааж идээд инээж хөхрөөд тэгээд аз жаргалтайгаар ажиллаа ихэд хамгийн гоё. Хамт олонныгаар амьсгал яалтчгүй чухал та тийм ээ. Үнэхээр чухал шүү тийм үнэхээр чухал. Яг хуу нийгмийн асуудал байна, цалин мөнгөний асуудал байна. Гэхдээ тэр хүмүүс ажиллаа дурлаж хийж байгаа нь хамгийн гоё байсан. Үнэхээр гоё. Тийм үнэхээр гоё шүү. Гэрлээ бас ажиллаа дурлаж хийдэг гэсэн амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Тэлгээ авах. Тэгээд ингээд ийм аз жаргалтайгаар ажиллаа дурлаж хийх ингээд нөхцөл бололцоог маань бүрдүүлж өгдөг манай удирдлагууд бас гоё тий. Тэгээд бидний ийм аз жаргалтайгаар ажиллаа хийж яхахыг хараад манай захирлууд бас кайф авдаг баха. Саяны миний яриг сонссон. Бүр яг шууд тгий санагдлаа. За манай шууд Фериутаас 77 3883 Фериутаа гадаадаас олгох төгсвөл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Өнөөдөр бид бүхэн хамтдаа компани захирал байхын жаргал гэдэг сэдвээр ярилцж байна. За чадварлаг итгэмжтэй баг бүрдүүлсэн байхад ажил урагшлаад бага тултал нь урамшуулаад толгой тэнгэр суухч бас сайхан штэ гэсэн байна. За манайхан ивийн хөөрхийн ингээд энэ үзэж байгаа хүмүүс үзэгчтэй хэдий гацалтаа ч гэсэн энэ чинь ингээд гарахгүй байгаад байгаа байхгүй хөөрхөн. Би нэг гацаад байна гэж хоорондоо бичилцэл байгаад байгаа. За байгаад байгаараа одоо юуг нэвтрүүлэг дууслаа штэ тий. За манай шууд Фериутаас 77 3883 хэрэг та гадаадаас солигтой хөсвөл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. За дараагийн сонсогч 9913 та дугаартай сонирхтой холбогдлоо. 9913. Эмжил радио. За ба холбогдсон шүү та. Сайн байна уу? За та ч бас одоо бас л нэг салбарын захирал шүү дээ, тийм ээ? Манай Часод компани гэдэг бас захирал бас бүгдөө. За захирлын жаргал юу вэ? Жаргал ч одоо компани дараагийн жилдээ тэгээд яг энэ юм төлөө хийж байх нь ихсэн. Юм ажлаа төлөвлөөд Юм төлөөлөд энэ жасуулгын зөвхөн эдний ажил ус бид үсийг төлөөлж байна гэдэг эдний өмнөөс гэдэг янз бүрийн юмд оролцоход төлөөлж явах нь бас их сайхан. За. Яг энэ дээр ажилчдынхаа тэр нэг одоо юу гэдэг залуу хөлсөд ахваа ажил үйлсээр хараад жоохон тийм да. Өөр тариуцлагатай тийм санагдаад. Танад одоо танаас гадна юу н хичнээн барайч байд юм бэ? Надаас нэг тэгээ урдаа бас нэг дэлгүүртэй. За. Дэлгүүртэй өвчлгөөний талуудаа тэнтэй бас хоёрж бас дөрөв нэг одоо 8 хүнтэй ажилладаг. Зөв. За. Хүнлэгтэй тэдний бас нэг асуудал матлуу хийгдээд ингээ байж аяа зүгээр ч юм шиг аа. Зөв. За холбогдсон баярлалаа хаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй та. За дараагийн сонсогч тасарчлаа. Манай шууд Фериутаас 77 3883 хэрэг та гадаадаас солигтой хөсвөл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Өнөөдөр бид бүхэн хамтдаа захирал компани захирлахын жаргал гэдэг сэдвээр ярилцж байна. За энэ
юу ороод ирээ хуйлаа хөндлөлтөг хэрэгжүүлдэг улс тэг нь манайх бол хинч байсан тавтаа морил гэдэг улс шүү гэнэ. Энэ нэг өөр лавын хүн ороод ирчих шиг боллоо тий. За дараагийн сонсогч 88 10-та дугаартай сонсогчтой холбогдлоо. 88 10. Эмдэл радио. Сайн байна уу? Сайн байна уу? Та сайн өнөртэй холбогдлоо. За таныг сонсож байна. За сая хүмүүсийн яриа бол яг хөө бүгд байдаг. Мэдээж хүмүүсийн урам зориг авдаг. Тасарчлаа. За манай шууд эфириутаас 77 77 38 83 гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За өнөөдөр бид хамтдаа компани захирлахын жаргал гэдэг сэдвээр ярилцж байгаа. Магадгүй нэг өдөр зовлонгийн чинь яриулах болно. Тийм учраас сайхан гэгээлэг өнөөдөр гоё ийм юмнаас би захирал учраас кайф авдагаа гэдгээ ярьж байгаа шүү. За дараагийн сонсогч 95 20-той дугаартаа сонсогч холбогдлоо. 95 20. Эмжил радио. Тань. За сайн байна уу? Та сайн нэвтрүүлэг холбогдлоо. Таныг сонсож байна. Сайн байна. Захирлахын жаргал гэсэн үү? Тийм ээ. За. За миний бодлоор ер нь ажлаас хүн халахгүй удаан доктортой ажиллахыг харахад их жаргалтай байдаг. Тэгээд тэдний бас гэр бүлийн амьдрал нийгмийн асуудлыг шийдвэрлэж өгөхөд баяртай байгааг нь харахад их жаргалтай байдаг да. Та одоо захирал хийгээд хэдэн жил болж байна? Би захирлаар 11 жил ажилласан. Тийм нэг 150 орчим ажилтнтай. Бас их вэ шүү. Тий. Тэгээд ажлаа бол жилийн өмнө өгсөн л тоо. За. Одоо ерөнхийдөө сул дараагийн хүндээ шилжүүлээд өгчихсөн. Тэгээд тэгж ажиллаж их айтайхан сайн байдаг. Ажиллаж явах хугацаанд 11 жилийн хугацаанд нэг л хүн гарсан байдаг. За. Тэр хүн ямар шалтгаанаар гарсан бэ? Нөгөө эрүүл мэндийн. За тэгээд бусад хүмүүс нь бол доктор сууршилтай ажилласан байна шүү дээ. Доктор сууршилтай ажиллаж байсан. Тийм байна. Нэрээ тийм биш үү те? Мэдээж ажиллах одоо орчин нь сайн байгаа л тэр хүн тийм доктор сууршилтай ажиллаж байгаа гэсэн үг шүү дээ. Энийг бас харах захирал хүний хувьд капитал юм байна. Яг нэг жижигхэн шипи маягтай юм өгөхөд бол захирлаас хамааралтай ажиллана гэдэг бол их хүнд. Тийм учраас хэрвээ нэг 80-аас дээш ажилтнтай байгаа бол аль болох бодлогоор удирдах нь илүү дээр санагдсан. Хүний нөөцийн бодлого, санхүүгийн бодлого энэ бүгдийг тодорхой болгочих юм бол захирал хүн өөрөө оролцох шаардлагагүй нөгөө хүмүүс маань уншаад тэр хүрээндээ өөрсдөө шийдвэр гаргаа явах болцоо боломжийг нээгээд өгчөж байгаа. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй та. Заяа Мисуми ингэнэ. Би ганц үнэтэй компани захирал нь, ажилч нь, үйлчлэгч нь нөө дуртай цагтаа тарах, цалингаа өөртөө шилжүүлээд авахд сайхан байдаг даа гинэ. За. Нэрээ сайхан байна ах та. За нэг сонсогч авчи. Тэгээд нэвтрүүлгээ дуусгая. Дараагийн сонсогч 88 60-та дугаартай сонсогчтой холбогдлоо. 88 60. Эмжил радио. За тасарсан. За энэ үрээд 2025 оны 5 дугаар сарын 14-ний 5 гарагийн та сарын нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн уриатаагаар шууд үрээд өндөрлөж байна. Тэгээд надтай хамт гацалтанд байсан 44 сонсогчтой үнэнч байсанд баярлалаа. За би ч гэсэн өөрийнхөө царайг нэг ч олж харахгүйгээр нэвтрүүлгээ дуусгаж байгаа шүү. Гомдлох юм байхгүй энд нийт унчих шиг боллоо. За тэгээд нэвтрүүлгийн манд хамтран ажиллагчаар хурдан хэмнэлттэй амттай арет банда түргөө олны газар за мөн амар амгалан аюулгүй орчин амгалан эрсдээн хамтран ажиллаа баярлалаа. Өргөжлөл эрхэм сонсогчдаа цаг бүрийн хэнд явдаг радио мэдээг хүлээн авч сонссны дараа үдийн хачир нэвтрүүлгийн хашинхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3